Улс овгийн удирдах газрын шугамар ус ханх албаны хамт олон жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн усны өдрийн 3 сарын аянд идэв санаачлагтай оролцдог билээ. Энэ жилийн Дэлхийн усны өдрийг тохиолдуулсан шугамар ус ханх албаны зүүн салбарын хайлаастын ягаан цэцэг ахлагчтай 6 дугаар хэсэг, Дамбын Нямсуран ахлагчтай 12 дугаар хэсэг, Дайрхийн мөнх цацрал ахлагчтай 7 дугаар хэсгийн нийт 60 ус түгээгч нар хотын төвийн бохирдол ихтэй сэлб голын эрэг дагуух ногоон бүсийн хог аягдлыг дүүцэвэрлэлээ. Манай улсын цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-д бүртгэгддэг усны нөөц багтаа орнуудын тоонд багтдаг. Ил задгаа хайсан хог аягдал нь байгаль орчин, усны ундрагыг ихээр бохирдуулахаас гадна хүрээлэн буй орчин, хүний эрүүл мэндэд олон талын сөрөг нөлөө үзүүлдэг. Бохирдлоос болж эзний халдварт өвчин, сүрье, бөөм, татар тарах их үүсвэр болдог. Хуванцар бүтээгдэхүүн устдаж өгөө болтлоо 400-аас 600 жилийг зарцуулдаг бөгөөд хуванцрын бүцэд бипсонол A, хар тугалаг гэх мэт хортой бодисод агуулгадж байдаг. Тухайлбал эдгээр хорт бодисонд өргүйдэл, үр зулбалт, төрөв булчирхаан өрөвсөл, чихрийн шижин, хөх, уушгины хорт хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй байдаг. Түүнчлэн хуванцрын хор нөлөө шууд мэдэгддэггүй бөгөөд хорт бодисууд нь аажмаар хүний биед шингэж эрүүл мэндэд хор хөнөөлөлт учруулдаг. Шугамар ус ханх албаны ахлах инженер Баяраагаар удирдуулсан энэхүү сайн үлсийн аяны нэг онцлог нь тэд хог аягдлыг газар дээр нь шил, лааз, хуванцар, цаасыг өнгөөр ялгсан сав шуудаан ангилан ялгаж хэрэгцээт газар нь хүргэсэн цаашид байгаль орчны бохирдлыг цэвэрлэх сайн үйлснүүдэд чухал үлгэр дуурайл боллоо. За энэ нь өнөөдөр ганцхан энэ ажлаар биш ус овгийн удирдах газрын 3 сарын аяны хүрээнд хийгдэж байгаа ажил юм. За энэ ажлыг нэг талдаа ус овгийн ажилтан боловч нөгөө талдаа бид нар бол нийслэл хоттой амьдарж байгаа, ажиллаж амьдарж байгаа иргэдийн хувьар оролцож байна. За ингээд бидний энэ ажлыг цааш нь үргэлжлүүлээсэ гэж бусад аж ахуй нэгж иргэдээсээ хүсч цэвэр цэмцгэр орчинд амьдарцгаа гэж уриалж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 24 аж ахуй нэгж хог аягдал дахин боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ч ангилсан хогийг системтэйгээр ачих үйлчилгээ бүх нийтэд хараахан нэвтрээгүй байна. Монгол улсад ашиглагдаж буй хог аягдлыг булах шатаах арга нь байгаль орчин хүний эрүүл мэндэд тийм ч ээлтэй технологи биш юм. Жишээ нь химийн хорт бодис агуулсан ганцхан ширхэг хуруу зайн 1 м квадрат хөрс 8000 литр усыг хордуулахаас гадна бохирдсон хөрснөөс ургасан ургамлаар дамжин хүн амьтны эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Тиймээс ийм төрлийн хог аягдлыг тусад нь ангилж зориултын газар өргөх нь чухал. Улаанбаатар хотын 1 жилийн хог аягдлын хэмжээ тэдгээрээс ердөө 50% нь хогийн цэг рүү ачигдаж, үлдсэн ус агаар хөрсөн шингэж хүрээлэн буй орчныг бохирдуулж байна. Хэрв та одооноос хог хаягдлаа ангилж эхлэх гэж байгаа бол дараах байдлаар хувааж болох юм. Жишээ нь ногооны хаягдал, хоолны хаягдал, хуванцар бүтээгдэхүүнүүд, цаас, шил, лааз, хувцас, хурууза аккумулятор, тоормсны шингэн дахлаад гэх мэт аюултай хог хаягдлууд. Хотоо цэвэр байлгаж хогоо ангилж ялгая. Сэтгэлээсээ ханд ухамсартай бай, бүү залхуур. Улс овгийн удирдах газрын шугамар ус ханх албаны хамт олон энэхүү аяны үйлсээр нийслэл хотын төв дундуур урсдаг голын эрэг дагуух байгууллага хамт олон болон иргэдэд усны өдрүүдэд идэвхтэй оролцож, гол усны орчин ногоон бусыг цэвэр цэмцгэр байлгах уриалга гаргаж, үлгэрлэн оролцлоо. Сайн үйлс дэлгэрэх болтугай.